Зумбилгийн мөрдлөг. Эдрээгүй хэрэг сургуу алга улсуудын талаарх мэдээлэл араасаа цугсан. Сургуу алга улсуудыг ямар зүйлтэй учирсныг мэдхийг хүсэж, ар гэрийнх нь амьд байгаасаа гэсэн горилог тээж байдаг. Ядахтаа амир утсан бол цогцсыг олж, номын сорон салхис гүйцэтгэхийг хүсдэг билээ. Зумбилгийн мөрдлөг. Цогт 2012 оны 9 дугаар сарын 19-ний шөнө Баяндун сумын Түргэн багийн нутаг дэвсгэр Ханан хөндөд байх Алтны уурхаа руу яваад сураг тасарчээ. Түүнийг хайж бүтэн 8 сарын турш сумын иргэд ирэл хайгуул хийсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Гагцхүү түүний унаж явсан мотоциклийн Алтны уурхайн хажуу талын тэгсэн дундаас олжээ. За би Дорнот аймгийн Баяндун сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баяр Тогтгож юм байна. Манай суманд 12 оны 9 сарын 19-нд сорон шилж гişin Түргэн багийн иргэн Жамлын инх зөгч юм байна. Сургуу алгуудад одоогоор 8 сарын хүрүүлж байна. Энэ хугацаанд бол ямар нэгэн байдлаар энэ тэнд явж байна. Амьд байна гэсэн сураг ажиг олдсонгүй. Өдөөс хойшондоо авраахан болж байхад манай авгын хүү инх зөгт нь хөргөх саран цохихоос би сувын төв ороод ирлээ гэж мотоциклдаа анх гэрээсээ гараад тэгээд 6-7 хоногийн дараа нь гинт мотоциклыг нь уурхайд ажилладаг нэг үл таних 2 залуу унаа явж ахын саран цохоо усанд явж хагаад уурхайн дэлгүүрлийн айлын гаднаас мотоциклыг таньсан байгаа. Тэгээ энэ мотоцикл та хоёр эзэн хаанаа яа мотоциклыг унаа явж байгаа юм бэ гэж асуусан чинь манай шорооны баруун талд харна унаа явж байна гэд унаа явж ирсэн байна. 4 хоногийн дараа инх цогтын мотоциклийг Алтны уурхайн ажилчид хэмээх үл таних хүмүүс дэлгүүртэй айлын гадаа унаж явсныг ах トゥ нар нь мэдсээр түүнийг алга болсон байныг тийг мэджээ. Тэр даруй ирлийн хэсэг гарч хамгийн сүүлд мотоцикл байсан газар болох Алтны уурхайг саманжээ. Ирлийн явцад 19-ний шөнө уурхайн ээж нь гарч байсан 5 ажилтнтай хамгийн сүүлд инх цогт уулзсан. Түүнээс хойш түүнийг хинч хараагүй байна. Ирлийн баг хэд хэдэн удаа өргөн бүрэлдэхүүнээр аймгийн газар нутгийг самлсан боловч одоо хүртэл түүний сургийг гаргаж чадаагүй байна. Эцсийн найдар болгож зумбилгийн мөрлөг нэвтрүүлгийг хандаж зумбилэгтнүүдээс тусалцаа хүссэн юм. Тэгээд шарайна гадаад мотоцикл хаана байсан тэрний судалгаа шинжилгээ хийгээд тийшээ ч хайгуулах гэсэн. 3 өдөр хайгуулах гэвэ. Тэгээд дараад нь 4 өдрийн Яргадаас багаас хүмүүс гаргаж өөр олуулаа гэсэн. 50-60 хүнтэй хайгуулах гэвэ. Тухайн үеийн 19-ний шөнө ажилд гарч байсан улсууд Арафортын дэвтэр гэж нөгөө харуул хамгаалтын Арафортын дэвтэр дээр тэр шөнө хүн ирлээ гэж мэдээлэл өгөөгүй. Арафортын дэвтэр бишигдээгүй. Дээш нь радио станцаар шатны 2 уурхайн кемп рүүгөө мэдэгдэг байт. Тэгээ өөрөө яахан халамсуу явсан гэн бодож шин. Өчигдөр согтоогүй байх гэдэг. Яахан халамсуу явсан гэдэг. Баттай сураг бол гарахгүй. Ар гэрийнхэн болон ээж нь бол бас сэтгэлийн шаналгаатай олон сарыг өдөж байна. Тэгээ манай дүүн согт нь төлөө даруй замтай тийм юм бай ажилч тийм хөөхтэйсэн юм аа. Би юм байж нь болохоор навтархан хар бараан царайтай тийм зүүнүүд нь шаасан нүдтэй болсон суулд юунд ороод. Аюу мөрдөн байсаалтын ажиллагаа эхлээд байсаалт хийхэд нүд муутай юм шиг ах байсаа гэдгийг мөрдөн байсаалтын ажиллагаагаар бүгд тухайн үед ажиллаж сурсууд батлаад өгдөө. Хүний уганд оромтгой тийм хөөхд байсан маа. Бид нар шин ихээсээ 9-өөдөө 3-6 охинтой. Тэгээ тэр дүү маань доороосоо хоёртох нь хүүдийн отхон юм хөөхд юм а. Тэгээд яг хуу зан ааш юуны төлдөл төлөв даруй тэгээд нэг хүнтэй бол нийлэмжтэй тэгээд ажиллаж аж хойш тэр тийм илүү зан төрх хүнд бол тийм муухай зан ааш гаргадаггүй. Тэгээ гадны мөнөөтэй болов гэж бодож байна. Би тэр хамаан хойлон бууны тэр хавсаал байгаа болов гэж бодоод байгаа шүү дээ. Алга болсонд нэг харамсаж араас нь үргэлжил гашуудаж байнгын санаа болж нэг тэнэс гараад чирэх юм болоо гэж дүүгөөд байнга л бодчихэдэг. Тэгээд ээж маань хүртэл одоо бидэнтэй ер нь барагтад ер нь дөө
хөөрөөтэй яриа хөөрөөтэй хүн одоо бол уйтгарлаж үг дуугаа хураагаад болж л өгөл дуугаа байдаг тийм л болцоод байгаа. Тэгээ бид нар шигсэн төвсөн ах トゥ нар бид нар нэг энэ маань өшөр хугарсан юм шиг дүүгээ өдөө хүртэл байнга л өгүүлж гинт нэг тийш яваад бас тэнд яг хүний гараар өнгөрсөн ч юм уу ч юм уу тэрийг бол сайн мэдэхгүй. Дотор харлаад өстө нэр өөрөө өрөхгүй байлаа хоёр дүүнэр нь хүртэл ягаад ингээд ботхол ингээд хар багаал дотор нь ингээд харлаад ерөөсөө гол гонсойхол нэг л уйтгартай сонин ерөөсөө бүр юу ч хэлэх юу ч гэж ярих ухаан олохгүй байсан шүү дээ. Яг би сонсоод тэр үед тухайн үед яг ч ухаан олдохгүй хэндэж хандхаа мэдэхгүй аюу сонин байдалтай болчиход байсан шүү дээ. Олон арван уурхай өргөн удам карьер угсан шорон дундаас сургуу алгуулсан хүнийг олно гэдэг туйлын хүнд асуудал. Тиймээс Баян дуун сумын иргэд зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг зүүн бэлэгчдэд хандсан юм аа. Ийшээ тийшээ явсан байж мэднэ, амиа орлсон байж мэднэ. Хүнд алгуулад хөдөө боловсон гэдэг их олон төрлийн маргаантай яриа гардаг л да. Энд бол иргэдийн төлөөлөлтөд хурлын төлөөлөгчд бидний хүмүүс сэтгэл хангалж иргэнийхээ эрх ашигтнаас л иргэдийн санал гомдлыг гаргадуулъя. Энэ иргэдийн дунд гараад байгаа янз бүрийн ярианд бас тодорхой хариулт олъё гэдэг үгнээс зүүн бэлгийн тулааны гэдэг нэвтрүүлэг байна гэдгийг олж хараад дөрвөн шилдэг оролцох шиг баяр тогтох үедхээр авширч энэгээр үзүүлэх юмсан гэж хоорондоо ярилцдаг байсан. Тэгээд улмаар тамгын газар бид хоёрс өөрсдөө хоёулаа хурлын төлөөлөгч болохоор сумын тамгын газарт санал тавьснаар таа өгдөг өрс юм аа. Хэнг цогтож чухам ямар зүйл тохиолдов? Тэрээр авид уу өгсөн үү? Өгсөн бол хэн түүнийг хорлов? Түүний цогт цаана байгаа. Энэ олон асуултын хариуг зүүн бэлгийн мөрлөг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Дорнод аймгийн Баян дуун сум тус сум нь 3000 гаруй хүн амтай Бурятстан голноос өрсөн нутаг байгалийн өсөр ариун баялаг нутаг. Энэ сумын төвийн доогуур алтны том судал байдаг гэж үздэг. Одоогоор энэ сумд уулуурхан хайгуулын 17, олборлтын 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид ч олон газрыг ухаар төлөвлөж байгаа. Энэ суманд олборлт хийсэн компаниуд давтагдчихгүй хүчин зүйл гэдэг зүйлээр нөхөн сэргэлт хийхгүй том нөхнүүд үлдээж байгаа нь энэ сумыг Баян дуун биш, Балгасан дуун болгож хувиргаж байгаа нь даан чарамсалтай юм а. Уулуурхан байгалыг сүйтгэ зогсохгүй, гэмт хэрэг, архитан согтуурал зэрэг олон асуудлыг араараасаа дагуулсаар алтны хитэдэн уурхайд хүмүүс золгүй байдлаар амнаас алдаж байжээ. Харин энэ удаад Баян дуун сумын иргэний цогтын орсоргүй болсон хэрэг сумынхныг манай нэвтрүүлэгт хандахад хүргэсэн юм а. Инх цогт амьд уу? Нас орсон уу? Нас авсан бол түүний цогц чухам хаана байж болох вэ? Энэ том уурхан хаана байж болох вэ? Энэ бүх газрыг ухаж үзнэ гэвэл бүтэн жилийн хугацаа зарцуулчих мэднэ. Тиймээс зүүн бэлэгчдийн чадвар энэ бүхнийг олоход тусалж чадах болов? Энэ бүхнийг тун удахгүй хүлээн аван үзээрэй. Зүүн бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорж хамт зүүн бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Эгмарч, зүүн бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Утган Өөлөн, зүүн бэлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зүүн бэлэгчтэй холбогдох утас 8085 техник 85. Манай нэвтрүүлгийн Facebook хуудсан зураг алгуулсан сумынхаа иргэнийг олуулах хүсэлтэй байгаа сумын иргэд хүсэж хүсэл гаргасан юм. Удаадараа тавьсан хүсэлтийн дагуу зүүн бэлгийн мөрлөг нэвтрүүлгийн багийнхан Улаанбаатар-хотоос 700 км зайдорших Дорнод аймгийн Баян дуун сумыг зорьсон юм а. Ирлийн багийнхан хүндхэн сорилт тулгарсан олон гаруун алтны уурхай, өргөн удамнуудыг хамарсан овоолсон шороо, угсан нүх. Энэ өргөн газрын хаан бидний хайж байгаа хүн байж болох вэ? Усан дуунсан уу? Жалган тайсан уу? Овоолсон шорооны аль нэгэнд болсон уу? Энэ бол зүүн бэлэгчнүүдэд томоохон сорилт болох нь ойлгомжтой. Их цогтын хамгийн сүүлд алтны уурхайн ажилчдтай уулзсан газраас зүүн бэлэгчнүүд маань үзлэгээ хийхээр бодсон юм аа. Зүүн бэлэгчнүүдэд ирсэн сургаар сумын иргэд олноор хүрдсэн ирж зүүн бэлэгчнүүдийг юу хэлхийг сонирхож байлаа. Зүүн бэлэгчнүүдэд хэрэг болох үүднээс их цогтын унж явсан мотоцикл болон хувцснуудаас нь алуу болсон газар нь авчирсан байгаа. Эхний мэдээлэл өгөх зүүн бэлэгтэн Зайран Мөнхөрдөн.
Би бүсний хадгалаарай заа. Миний мэдэрснээр зургийг нөгөөч танай дөрөв хувь дээр аливаа зүйл дээр ер нь нэлээ эмзэгдүү сэтгэл зүйтэй боловч яг цагаад болоод ирэхээр их инэрэнгүү зөөлөн ер нь их жижиг юм дээр уяраад ер нь зэг таа ер нь уйлж ясны нэг шүү дарсан л болов гэж. Тэгэд яг энэ мотоциклч гэдэг юм яг энд ирсэн тэр сэтгэл зүйг нь харах нь их яарсан, сандарсан. Миний мэдэрснээр энд товлсон тохиролцсон хүнтэй уулзах гэсэн гэж би хэлнэ. Инх цогт 19-ний шөнө алтны уурхад ирэхдээ уурхаан дарахтаа уулзахаар явж байна гэж хэлсэн байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас ирээд уулзчаад явах байсан. Нэг асуудлыг ихтэй зохицуулах хэрэгтэй байсан. Тэр нь мөнгөний холбогдлын асуудал байхаас юм яахыг үгүйсэхгүй. Тэр шин тэр буун дээр ашигд байж таа. Их хэмжээний алт тушаасан байт. Дэлгүүрт. Тэр шүний ээлжинд юм уу да. Ажиллаж яасан улсууд. Манай нөхрөд хууль ус үйлдэл дээр нь тэр шин согтуу нөхөр ороод ирэхээр тэд нэр бүлгэлээд хонцсон байх магадлалтай л байхгүй. Би миний бодол энэ бол. Би ерөөсөө энэ хүндий гэдэг юм уу энэ орчинд байгаа гэж хэлнэ. Үгүй надад тэгж мэдрэгдэж ийлээ л дээ. Нэг талаас гэхдээ нэг гол хүн юм өндөрдөө байрын тэгт туранхай дунд зэргийн өндөртэй л дээ. Яг тийм чих өндөр биш. Түүнтэй уулзах гэсэн боловч тэр нь арай байгаагүй юм болоо да гэж мэдрэгдэж. Энэ чихтэй ер нь уушаа чихтэй шүү. Уурхай дарга нь усан бүү байрлаж байсан газараас урд зүгт байдгаа гэж хэлсэн. Оршоо чихтэй хөдлөөж явсан гэдэг зүйлийг хэлнэ. Миний мэдэрснээр энэ шороо арай чиг юм байгаагүй. Ер нь арай эндээс ер нь чүчэд өөр байсан гэж би хэлэх гээд байна. Ер нь бол их миний мэдэрж яснаар. Тухайн явдлаас хойш энэ уурхайд багахан хэмжээний нөхөс сэргэлт хийж орчныг өөрчилсөн. Тэгэхээр ерөнхийдөө тархины би зүүн барууны ялгаагүй. Гэхдээ ямар ч гэсэн дэм тархиныхаа дээхэн талын халуун гэмтэлтэй. Гэмтэлтэй шүү. Тэр нь бол зүгээр гараар зөкснөөс биш ямар нэгэн гадны нөлөөтэй. Тэгтээ чумод биш би чуулууд. Тэгээд ер нь голын эргүүдийг ялангуяа энэ миний энэ талаас хийхэд доош өрөөдөхөд маран мартал эргүүдийг их нарийн шалгалтын зүйтэй болоо да гэдэг зүйлийг хэлэх гээд байна л да. Гэтэ энэ хүний хувь заяа бол биш. Хувь заяа бол биш шүү гэдэг зүйлийг хэлэх гээд байна л да. Өнөөдөр януунаас урсныг би баггүй гэдэг байдлаар хэлнэ. Орчин нөхцөлийн хувьд бол би ер нь энэ үүдийн хэсэг талбайгаас үл их холдоод байхгүй гэдэг зүйлийг хэлнэ. Яг одоо хүний хөндөг ихтэй авчираад хуулаад босчих. Тэгэж бол болно гэж хэлнэ л дээ. Ерөөдөө бол гэхдээ энэ усны ойролцоо хязгаараас л бол хавь хайж болно гэдэг зүйлийг хэлэх. Зарим хүн эрдэнэ инх цогтыг насварсан гэж үзсэн бөгөөд цогц нь уурхаан энэ хавьд байна гэж үзсэн. Зорны 5 алхам 6 алхам гэж шороонуудыг Зүүн бэлгийн академи үзүүлж байна. Зүүн бэлгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та юусын авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа баттан харуулахыг хүсвэл зүүн бэлгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зүүн бэлэгт нь таач байж болно. Удлаа ярих биш харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Нэлэрэнгүй мэдээллийг 8885 8185 88 8337 утсаас асуу. Зүүн бэлгийн тулаан 6. Мэдээлэл дараагийн зүүн бэлэгтэн удхан өөлөн. Энэ хүний тухайд тэгэхээр надад энэ уулын энэ юуны цаанаас энэ одоо хүмүүс шороо биш үү? Энэ шорооны цаанаас юм мотоциклнаас буугаад тэр хүн юм арх нэг гартаа бариад ирж байгаа харагдахын надад. Гэлчүүдийн мэдүүлэгнээс инх цогт уурхаад ирэхдээ гартаа нэг шил архитаа ирсэн байдаг. Тэг өөрөө яахан халамсуу явсан гэн бодох шин. Өчигдөр согтоогүй юм гэдэг. Яахан халамсуу явсан гэдэг. Нэг шил арх юм гартаа нэг шил арх барьж ирж байгаа юм. Энд байсан нэг тийм нэлээд 4-5 хүн ажил хийж байгаа юм шиг үзэгдэж байна. Энэ хавьд. Тэгээ тэр хүн дээр хүмүүс дээр эренгүүтээ тэр хүн 2 хүнтэй уулзж байна. Хүмүүстэй тэр архийг хувааж ууж явах юм. Тэгээд ингээд тийм уугаад энэ жаахан тийм халах маягтай тийм жаахан хийлам өдөх маягтай тийм юм болж байна. Орондоо муудалцсан тийм дуун чангарсан тийм гарч ирэх юм сонсогдож байна надад. Тэгээд тэр хүн энэ зам руу чихтэйгээр ингэж чиглэж энэ уруудж явах юм тэр хүн. Ишиг явсан боловч энэ хүн буцаад хүмүүс дээр эргэж ирлээ тэр хүн.
дахиж ирэнгүүтээ бүр ширүүн одоо додон зохион болоод тэр хүн ингээд тархинда хүнд гэмтэл авчлаа. Утган ойлон их цогтойг уурхад ажиллаж байсан хүмүүстэй муудалцаж зодон болж толгойдоо хүнд гэмтэл авсан гэж үзсэн. Хар тэрэг харагдаад тэргээрээ юм уу. Энэ замаар одоо яг энэ замаар ингээд хөндлөн урд зүг рүү чиглэж ин зам хөндлөн шороноос бууж бүр цаашаа тэр урдлын тэр гүвэд авч даваад алах боллоо. Утган ойлон цогцыг энэ хавьд булаагүй харин зөөвлөж уур газар аваадсан гэж үзсэн юм. Би энэ хүнийг бол өөрөөрөө өгсөн хүн гэж хэлэхгүй гадны нөлөөтэй хүний гартаа нурагдсан хүн юм байна гэж үзэж байна. Энэ хавийн энэ газар энэ шорон дотор бол байхгүй. Энэ дээрээс өөр газар аваачиж хайсан гэж би үзнэ. Тэр нэг гүвэд аваад ингээд цаанаа нэг тийм бор ингэр юм уу? Нэг тийм бор ингэр уулыг одоо сайн эргэж тоорч самж үзэх хэрэгтэй юм шиг санагдлаа надад. Утган ойлны дүрсэн хэлсэн газар хэрэг усан газараас зүүн урд зүгт 2 км-ийн зайтай байдаг гэж сумын иргэд хэлж байлаа. Тиймээс тэрхүү газрыг нэгтлэн шалгахаар очсон юм а. Утган ойлны дүрсний хэлсэн газар өмнө алт угаадаг газар байлаа. Сумын иргэд ерөөсөө энэ газар ирж үзэж байгаагүй бөгөөд ийм газар байдгийг мартсан байсан юм а. Одоо ийм сатлын болгоо. Тэр энэ одоо энэ чанга хурдаас баруун урд зүг рүү самнаас хийгээд таймер үзэж хармаар байгаа юм. Тэгээ баруун урд зүг рүүгээ тийм осуудын газар байна уу юу? 5 км. 5 сая. Энийг хинэ дасангаа хөрөх хаана. Бүгдээ болдоо тэрхээ үлж байгаа үгтэй. Чи болдоо тэрхээ гэрээсээ ард. Арын гэж. Энэ жолгоос. Тэрнээсээ наашаага нэг банкхаа хүн тавсан газраас арай жаахан наашаага. Гэхдээ энэ газарт ил мэдэгдэх зүйл байсангүй. Дараа нь экскаватор авчирч нэгтлэн үзэхээр болсон юм. Харин дараагийн зам бэлэгчид энэхүү хэргийн талаар ямар мэдээлэл өгөхийг хамтдаа сонирхцгоё. Зам бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Доорчханд, зам бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Эгмэрч, зам бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Утган Ойлон, зам бэлгийн тулаан 5-ын ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зам бэлэгчтэй холбогдох утас 8885 Тэгнэг 85. Furniture 29 каратын алтан бүрмэл нэхлэн сонголт тавил таны нэр хүндийн баталгаа. Зам бэлгийн академи үзүүлж байна. Зам бэлгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та Ерөөсийн авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа батлан харуулахыг хүсвэл зам бэлгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зам бэлэгт нь таач байж болно. Удлаа ярих биш, харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Нэлэрэнгүй мэдээллийг 8885 Тэгнэг 85 88 Тэгнэм 83 37 утсаас асуу. Зам бэлгийн тулаан 6.
taking out. Schultz Men's Collection Shop. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлэн сонголт тавил таны нэр хүндийн баталгаа. Got you open, hot, heck yeah. Think I can rock it? I like that, No doubt. Yeah. Come on. Watch out! Y'all stepping on dance. Time is ticking out. Schultz Men's Collection Shop. Got you open, hot, heck yeah. Think I can rock it? I like that, No doubt. Yeah. Come on. Watch out! Y'all stepping on dance. Зүүн бэлгийн академи үзүүлж байна. Зүүн бэлгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та Ерөөсийн авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа батлан харуулахыг хүсвэл зүүн бэлгийн тулаан 6-ны нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зүүн бэлэгт нь таач байж болно. Удлаа ярих биш, харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Дэлгэрэнгүй мэдээллийг 8885 1185 8888 8337 утсаас асуу. Зүүн бэлгийн тулаан 6. оны 9 дугаар сарын 19-ний шөнө Баяндун сумын иргэн инх цогт оройн 22 цагийн үед алтны уурхаад ирж уурхаан дарагтаа уулзахаар ирээд дахин сураг гарсангүй. Түүний унаж явсан мотоцикл уурхаан хажууд 5 хоног эзэнгүй орхиулжээ. Тэгэхээр инх цогт уурхаагаас дахин эргэж гарч ирээгүй гэсэнгүй. 24-ний өдөр инх цогтын мотоциклыг уурхаан 2 ажилтан унаад сумын төвийн дэлгүүрээс архи аваад явж байхыг инх цогтын дүүн хараад манайхын мотоцикл байна. Манай хаан байна гэж сургаснаар сургуу алгуулсныг мэдэж эрен хайх ажиллагаа эхэлжээ. Тэгэхээр инх цогт тэр шөнө уурхаад очиод чухам ямар зүйлтэй очров. Тэр уурхаад ороод самсаргүй байдлаар шороон дарагдсан уу? Аль эсвэл бусдын гарт амиа алдсан уу? Өмнөх 2 зүүн бэлэгтэн болох Зайран Мөнхөрдөн, Удган, Өвлөн инх цогтыг бусдын гарт амиа алдсан гэж үзсэн юм а. Харин дараагийн 2 зүүн бэлэгтэн энэхүү хийгийг хийх нь тайлж хэлэх бол инх цогтын цогцыг олж чадах болов. Мэдээлэл өгөхөр алтны уурхаад Зайранд орж төрсөн ирлээ. За сая ерөнхийдөө энэ парадид ерөнхийдөө үзлээ. Тэгээд энэ хүний бол ерөнхийдөө тийм амьд гэж хэлж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө нэг толгоонд гэмтэл авсан. Хурц хатуу зүйлийн үйлчлэлтэй гэмтэл авсан. Чулуу юм уу эсвэл тийм ажлын багж юм уу? Ерөнхийдөө тийм гадны нөлөөтэй. Гөрөөмөөс алдсан гэж үзсэндээ. Зайранд орж толгоонд чулуугаар цохигдож амиа алдсан гэж үзлээ. Тэгээд одоо яг энэ газартаа бол байж байна. Өмнө цогцох юм уу тий? Дээд зүйл бус зүйлүүд нь ч гэсэн энэ хаваараа бол байгаа. Тэр бидний гадны нөлөөтэйгээр амир хөтсөн л гэж хэлэндээ. Одоо энэ гэх юм бол энэ карьер дотор байгаа энэ усны
баруун урд зах юм урд зүгээр үзүүл болно. Усан дотор байна л гэж хэлмээ. Цогцыг уурхаагаас гаргаагүй. Уурхаад байгаа гэж үзсэн бөгөөд усан дотор байна гэж үзсэн юм. Ерөнхийдөө бол яг тийм шорон дор биш л хэцүү. Усан чимэг сонсохдод усан дотор байна л гэж. Их хүүтэн гэдэг чинь тэгээд ерөнхийдөө тийм усан байгаа болохоор ч гэсэн ерөнхийдөө би бол усан дотор байна. Урд зүг, баруун урд зүг тийм хошуурч орсон хэсэг гэсэн тий. Тэр шороо хошуурч орсон тэр хэсэгт ойролцоо байна л гэж гарч ирээд байна. Тухайн үед явж байхдаа өөрөө тийм бухимдалтай жижиг маргаан юм эсвэл бол тийм санал зөвлөсөн юм дээрээс болсон нь энэ хэрэг үүдэх шалтгаан болсон байна л гэж гарч ирээд байна. Бид бол тэр тархины баруун ард талаас л цохилт авсан гэж хэлмээр ийм л мэдээлэл хэлэхээр энэ да. Тэр газрын одоо энэ хэвдээ заачих юм. Одоо тэр карьерийн цаатлын тэр дугуурсан хэсэг шүү дээ. Тэгээ наанаг хошоород орсон шороотой. Яг тэр хавцаагаар. Эсвэл наатлын тэрний нарийнхан зурвас орсон. Хэсэг дуугуй шороотой. Тэр хавцаагаар л гэж хэлнэ. Нилийн гүнзгий хэсэг дотор тийм лагд баригдсан юм эсвэл бол тийм. Тэгээ энэ бол ерөнхийдөө бол олдноо. Тэгээ энэ юу юм бол энэ дуус мус гэсэн хоноо ч юм эсвэл ямар нэг санамсаргүй байдлаар гарч ирнэ гэж хэлэхээр юм да. Зайран дор чамдын төрсөн хийсэн газар өмнөх зүүн бэлэгтэн мөн хэрдний хийсэн газартай тун ойролцоо байлаа. Сүүлчийн мэдээлэл өгөх зүүн бэлэгтэн нам Мегмаржуу. Зүүн бэлгийн академи үзүүлж байна. Зүүн бэлгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та Ерөөсийн авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа баттан харуулахыг хүсвэл зүүн бэлгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зүүн бэлэгтэн таач байж болно. Удлаа ярих биш харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Нэлэрэнгүй мэдээллийг 8885 1185 8888 8337 утсаас асуу. Зүүн бэлгийн тулаан 6. За ямар шүү мэдээлэл байна. За энэ маань ерөнхийдөө болсон байна. Өөрийнхөө жамаар биш. Гинти ослойлоос бас биш. Гадны нөлөөгөөр Олдох боломж байгаа. Аль зөвхөн гэсэн. Хамгийн сүүлд ирсэн газар таныг хэлдэг. Мэдж бол. Энэ бомб. Одоо энэ шараанаас энэ ороод тэр. Хамгийн сүүлд яг гарч ирсэн. Буу барьж ирсэн газар зураг гэх юм. Буу хийсэн шараач нь. Тэр газраас зүүн зүгт нэг тийм устай систем тийм газар харагдаад байгаа юм л. Ерөнхийдөө би бол тэр хүний анхад уулцсан гэсэн хүмүүс дундаас дуу зэргийн нуруутай жоохон махлыг дубар царайтай хэрэгтэй хүн их нөлөөтэй болов. Тэгээд ер нь усан л үүсэн юм шиг санагдаад байлаа одоо. Нам Мегмаржуу мөлийн их цогтын цогцсыг усан тайсан байна гэж үзсэн юм. Яг одоо энэ зогсож байгаа бол маш их ойрхон. Тэрийг нь ер нь энэ хавцаагаар заах боломж байна. Хэрвээ хамгийн их ус энэ хэр байна. Итэ ус байна. Одоо ерөнхийдөө энэ тогтмол нуруутай. Энэ ус байгаа. Энэ уртад жоох ус байгаа. За. Бүр тэр урагшаа бол их ус байгаа. Одоо тэр аваалтай шороны цалтай. Ер нь бол би хамгийн их устай газар хараад байна л да. Тэгээд 7 хүн байсан юм да. Ерөнхийдөө бол энэ дээрээ жоох арх уусан байна. Энэ нөө цагтаа юу? Одоо тэр уулцсан хүмүүстэй жоох уур муусан байна. 5 одоо мөнгө төгрөгийн хэрэгцээтэй байсан шүү. Амарваны тийм тохиолдолд бас нэг тийм юм. Инх цогт тухайд баг зэрэг хатан цөөж байсан. Өмнө нь инх цогт мөнгөний хэрэгцээ болох үед хэд хэдэн удаа ирж энэ урхаагаас мөнгө авч байсан мэдээлэл байдаг. Магадлалтай. Хүний маань өөрийнх нь одоо арх хуухлаараа ерөнхийдөө төлөв тус маань жоохон өөрчлөгддөг юм байсан. Архи ус үедээ бол цогтоо бол жаахан нэг омгорхох хүн байдаг шүү дээ. Одоо хэрүүлждөө тиймэрхүү нэг замтай. Тэгээ хоорондоо жоохон маргаан ямар нэг зүгээр нэг согтуу хүмүүс архи ус хүмүүс чинь ямар нэг асуудал болдог тий. Тэгэхээр тэр журмаас эхлээд хоорондоо жоохон маргалцсан гоо. Тэндээ болсон яг энд бол юм сэтгэлхий байгааг байх гэж би бодож байна. Энэ үү? Тий. Эндээ сэтгэлхий байгааг байх гэж бодож байна. Яг одоо юм сэтгэлхий тийм.
Хэрэг усны дараа уурхайн энэ хэсэг газарт нөхөн сэргээл техникийн хэлээр орчныг өөрчилсөн. Уурхайн хиймэл нуур нь 20-25 метрийн гүнтэй намагтай газар. Эрен хайх багийнхан энэ газрыг шалгах боломжгүй учраас шалгаагүй үлдээсэн байдаг. Миний эцсийн хэлтүүн бол ишгэл хийсэн. Энэ бол болох тохиол цараан доор болох магадлал гэсэн бага байна л да. Энэ уурхай үйл ажиллагаа бол ер нь тэр энэ одоо хүнээс хойш явдлаас хойш харин ажиллагаа нэг сайжирсан юм шүү. Тэрнээс хойш л одоо энэ чинь олон нийтийн анхаарал орцсон болохоор нөхөн зэрэгтэй шигсэн хийж эхэлж байгаа юм. Инх цогтын ар гэрийнх нь бусдын гарт хорлогдсон гэж үзэх шалтгаан байгаа. Учир нь нэг цогтын хамгийн сүүлд ороод гарсан айлд уурхай тухайн өдөр ажиллаж байсан хүмүүс нэлээд хэмжээний алт нуусаар авчир зарсныг гэрээ эзэн хэлсэн байдаг. Үүнийг сонсоод инх цогт уурхай руу явжээ. Их хэмжээний алт тушаасан байт. Дэлгүүрт. Тэр шүний ээлжинд юм уу да ажиллаж байсан улсууд. Манай нөхрийг хууль бус үйлдэл дээр нь тэр шүн согтуу нөхөр ороод ирэхээр магадгүй инх цогт тулгаагаар алт зарсан хэргийг мэдсэн тул тэдгээр нөхдөөс мөнгө нэхэхээр очиод мөнгө өгөхгүй бол уурхайн дарга дээр нь орон гиснээс хэрүүл зодон үссэн байхыг үгүйсэхгүй юм. Иймэрхүү таамагч Лам Мегмаржив хэлж байлаа. Зүүн бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорж хамт зүүн бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Мегмаржив, зүүн бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Удган Өөлөн, зүүн бэлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн шилдэг зүүн бэлэгчтэй холбогдох утас 8085 тэгнэг 85. Тухайн өдөр ажиллаж байсан 5 ажилтан бүгд хэрэг явдлын дараа ар гэрийн шалтгаанаар бүгд хот руу буцсан бөгөөд цогц олдоогүй гэдэг шалтгаанаар тэднийг одоо хүртэл цагдаагийн байгууллага шалгаж үзээгүй байгаа. Мөн хэрэг явдал болсноос хойш энэхүү уурхайн алтны олборлол огцон өсөж эхэлсэн нь сумын иргэдэд сэжиг төрүүлэх болсон юм. Өөрөөр хэлбэл өмнө олборлсон алтныхаа ихэнх хувийг хулгайгаар зарж хууль бус үйлдэл хийдэг байхыг үгүйсэх аргагүй бөгөөд инх цогт үүнийг мэдснээсээ болж амиа алдсан байх магадлалтай юм. Харин 3 зүүн бэлэгтэн цогцыг уурхаагаас гараагүй. Тэр дундаа усан дотор байгаа гэж үзсэн бөгөөд тэдний заасан газар тун ойролцоо байсан юм а. Тиймээс нэвтрүүлгийн багийнхан сумын иргэдтэй хамтран тухайн усыг самнаж үзэхээр шийдэж зэрэгэлдээ уурхаагаас экскаватор авчирч усыг самнахаар оролцсон юм а. Гэвч усны доод хэсэгт гүн мус тогтсон байгаа учраас экскаватораар ухах боломжгүй болж бидний арга мухарцсан юм. Эцэст нь дулаарч мус хайсны дараа онцгой байдлын албан хаагчдад хандаж усанд хайгуул хийхээр болсон юм а. Тэгэхээр зүүн бэлэгтнүүдийн өгсөн мэдээлэл үнэн эсхийг тун удахгүй мэдэх боломжтой болно гэсэн үг. Ямар ч тач зүүн бэлэгтнүүд инх цогтыг амиа бусдын гарт алдсан гэж үзсэн. Мөн 3 зүүн бэлэгтэн усан дор байгаа гэж үзсэн билээ. Тиймээс энэхүү хэргийн үйл явцыг дараагийн дугааруудаар хүргэх болно. Зүүн бэлгийн мөрдлөг үргэлжилсээр.